Монголын даатгалын салбарын 91 жилийн түүхэн ойг тохиолдуулан Отхон тэнгэр сургууль Монголын даатгалын холбоотой хамтран анхудаа даатгал ба ирээдүйн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ өдөрлөгт салбарын мэргэжилтнүүд, оюутнууд цуглаж даатгалын ирээдүйг хамтдаа хэлцлээ. Үр дүнд нь одоо шин санаа технологийн шийдэлтэй танилцах салбарын мэргэжилтнүүдийг бэлдэх зорилготойг салбарынхаа онцлолоо. Отхон тэнгэр их сургууль бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд даатгал ба ирээдүйн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэг нь даатгалын салбарын итгэлцлийг сэргээх технологийн шийдлэр илүү хүртээмжтэй хурдан шударга үйлчлэгийг нийгэм түгээн бий болгох давуу талтай гэлээ. Өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго бол бидний салбарын хөгжилд оюутан залуусын дуу хоолойг хүргэх тэгээд салбарын төлөөлөл болон боловсролын салбарын хоёрын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид хөгжүүлэх ийм зорилгын хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулж байна. Судлаач оюутнууд маань бас даатгалын салбартай холбоотой шинэ инновац шийдлүүд юу байж болох юм. Дэлхийд дахин одоо даатгалын салбар хөгжиж байгаа энэ шинэ тренд чиглэлүүдийг бас судлаад биднэрт бас илтгэл тавьж байгаа юм арга хэмжээ болж байгаа. Хэлэлцүүлэгт оюутнууд дижитал шилжилт, хиймэл оюухан автоматжуулалт, нийгмийн эдийн засгийн дархлаа, даатгалын бодлогын ач холбогдол, иргэдийн амьдралд эерэг нөлөө, амьдралын даатгал, эрүүл мэндийн хамгаалалт, шин чиг хандлага, кибер аюулгүй байдал, уур амьсгалын эрсдэл, гэрийн тэжээр амьтдын даатгал сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцэв. Оюутнууд дээрх сэдвүүдийн хүрээнд даатгалын мэдлэгээ тэлж ажлын байранд гарах боломж бүрдсэн хэмээн ярьлаа. Бид нарыг хамгаалах ч юм уу тийм шин төрлийн даатгалууд яг юу гарч байгаа нь захим эрсдэлээс бидний одоо яг яаж өөрсдийгөө хамгаалахын энэ талаар шин санаа оноо хөгжүүлэлт юу байгаа юм гэдэг талаар шин даатгалууд ямар даатгалууд нэвтэрж байгаа гэдэг талаар юу өнөөдөр ярилцж байгаа. Энэхүү илтгэлийн үр өгөөжөнд бол оюутнууд даатгалын тухай зүгээр хичээлээр сонсохоос гадна өөрсдөө яг илтгэл бэлдээд хэлэлцүүлэгт бэлдээд ирэхээрээ яг даатгалынхаа мөн чанарыг илүү ойлгож байгаа. Ирээдүйн даатгалын салбарыг өнөөдрийн залуус дата шинжээчид, инженерүүд бүтээн. Энэхүү хэлэлцүүлэг нь тэдний санаа, инновацийг салбарт нэвтрүүлэх гүүр болох юм а. Мөн даатгал бол зөвхөн санхүүгийн хэрэгсэл биш, харин нийгмийн доктортой хөгжлийн баталгаа гэдгийг онцлсан юм.